Тэгэхээр одоо тэгэл арх өгсөнгүйгэл манай залуучууд ч юм барьж явж зодохгүй тий. Энэ шиг альч одоо хөгжсөн газар бол хизээч тийм юм болохгүй шүү дээ. Одоо ер нь бол хоёулаа ярьж байгаа худлаа ярьж ер нь болохгүй болсон шүү дээ. Шууд чат GPT-гээр ер нь шалгаж шүү дээ бид хоёрыг л тий. Тэгээ энэ бол одоо маш чухал юм ээ. Нэлээд хэрсэн болж байгаа гэсэн. Тэгээ нууц хувилдааны онлог. Тэгээ хувилдааны онлыг ер нь бас илчилсэн юм шүү дээ. Өстой маш чухал асуулт юм. За урилга хүлээж авч ярилцж байгаад баярлалаа. Тэгээд нэрсэнд баярлалаа. Тэгээд одоо айгүй их подкаст нь айгүй гацлаа шүү дээ. Тэрнээс заавал таныг оруулж дараагийнх нь хүн цацгаад байдаг. Уучлаарай. Одоо CU-гийн одоо хувьцаанд эзэмшигчдийн хурал болох гэж байгаа энэ цаг үед одоо бизнес хэрвээ ямар байна гэдэг асуулт нэлээд их сонирхолтой хариулт авчрах байх гэж бодож байна те. Ер нь бизнес хэрвээ тэр талаар хоёлаа ингэ яриа хэлээ те. Тэ за ер нь тэгээд нөгөө convenience store гэдэг одоо convenience-ийн үйлчлэгийг үзүүлж байгаа энэ одоо үйлчлэг бол Монголд бол цоо шин үйлчлэг. Тэгээд дөнгөж л одоо 2018 оноос хойшоо одоо албан ёсорлын үйлчлэгээ чи бий болоод одоо 7 жил орчмын хугацаа өнгөрч. Тэгэхээр хүмүүс 7 жилийн дотор ямар нэгэн үйлчлэгийг хэрэгжилж сурах, дадах гэдэг зүйл бол бас харьцангуй бага богино хугацааны ойлголт. Тэгээ энэ хугацаанд ерөөсөө урд өмнө байгаагүй үйлчлэгээр үйлчлэл сурж байгаа гэдэг маань өөрөө харьцангуй 7 жилийн хугацаанд бас харьцангуй хурдан бас одоо хүмүүс үйлчлэгээндээ тасч байна л да. Тэгэхээр мэдээж нөгөө тастлаа гэдэг юм үйлчлэл суртлаа нэлээд цаг хугацаа орж байгаа. Энэ нөгөө талаасаа юу гэсэн үг вэ гэхээр компанид зүгээс аваад үзэх юм бол хэрэглэгчдийн тоо одоо маш багаар ингээд өснө нэмэгдэж ингэж ирж байгаа. Тэгэхээр тэрийгээ дагаад санхүүгийн хувьд бол борлуулалтын орлого талаас аваад үзэх юм бол бас нэлээд аажмаар борлуулалт бол одоо орлогод өсөж ирсэн. Гэхдээ энэ бол нөгөө Монголд шинэ боловч олон улсад бол одоо танигдаад 50 гаруй жил одоо үйлчлэл одоо конвенцийн яг сонгод утгаараа хэрэгжиж явж байгаа юм байгаа шүү дээ. Тэгэхээр яг хуу хизээ нэгэн цагт бол мэдээж энэ үйлчлэгийг ялангуяа завгүй амьдралтай ялангуяа одоо энэ хотын стресс түгжээ одоо өөр юу гэдэг маш их хэмжээний энэ одоо амьдралтай улс орнуудын хувьд бол зайлшгүй одоо цаг хугацаа хэмнэсэн хэлбэршүүлсэн ийм үйлчлэгээ бол ямар ч одоо нийгмийн одоо дэд үтц болж хөгжих тийм бол шаардлагатай байдаг. Тэгэхээр энийг ч гэсэн бид нэр урьдчилан харж бас оруулж ирж өнөөдрийн хэрэглэгчдийн хувьд одоо яг ингээд тохирсон үйлчлэгийг одоо санал болгож бий одоо нэвтрүүлсэндээ бол одоо маш их хамт олон одоо компанийнхнаараа бас маш их бахархаж байгаа. Гэхдээ энэ нь бол одоо амаргүй хэцүү хүндрэлтэй энэ цаг хугацааг үлдүүлээд тавч туулсандаа маш их баяртай. Яагаад гэвэл дөнгөж шинэ үйлчлэгийг оруулж ирээд дөнгөж явж итэл ковид болсон. Тэгэхээр ковид гэдэг чинь өөрөө дэлхийд дахин нэг хамарсан пандемик одоо энэ асуудал учраас эндээс болж одоо маш олон зүйлүүд бол хямарсан. Энэ хямралын бас нэг томоохон одоо цогцолтонд өртөж байгаа зүйл бол энэ логистик, тээвэр логистик үйлдвэрлэл бараа бүтээгдэхүүний таслал гэх мэт зүйлүүд бол одоо бас араараасаа гарч ирсэн. За тэрнийгээ дагаад бас дахиад нөгөө асуудал их ирэхээр бол дахиад энийгээ дагаад нэлээд хэмжээний одоо юу гэдэг дахиад нөгөө борлуулалт бараа бүтээгдэхүүнүүд чинь таслаад эхэлж байгаа. Тэгээ эн чинь бас ингээд үргэлжилж яваад 22 23 хоног одоо ер нь бол бараг жахав дуустал энэ асуудал маань ингээд зэгсрэхгүй явсаар. Хагаад 24 онд бид нар харин
нэлээд хэрэглэгчдийн тоо, дэлгүүрүүдийн маань тоо, хэрэглэгчд маань өөрсдөө хэрэглэж сурч байна. Бараа бүтээгдэхүүний тасалтлууд бас харьцангуй одоо шийдэгдлээ. Ингээд 24 онд бид нар анхныхаа одоо ашигт ажиллагаа руугаа хүрсэн тийм амжилттай жил болж өнгөрсөн. Тэгэхээр би өөртөө ч бас урд нь бас хэлж яхад ямар ч байсан нэг юм одоо яг одоо гой болох гээд байна гэж ярихаасаа илүү бас нэг тодорхой хэмжээний үр дүн үзүүлчихэд ярэ гэж хүлээлгэсэн дуучлаарай. Одоо ингээд яг 480 салбарч гэдэг ч юм уу. За тэр ажиллаж байгаа хүний тоо мөн бол одоо бүр замраа галцсан та тэр нэлээ бас. Ер нь зүгээр ингээд joint stock хувьцаат компани гэдэг талаасаа энэ таны хувьд таны карьерийн хувьд бас анхны юу шүү дээ тий. Анхны одоо ийм хувьцаат компани олон нийтийн эзэмшил publicly owned компани. Бас онцлог байд юм байна уу? Ер нь арай өөр модель, арай өөр vision, арай өөр тийм аргачлал байх шиг байна тий. Би бол зинтээ санал нийлэхгүй байна. Тантай бол ягаад гэвэл энэ бол яг л аж ахуйн нэгжийн нэг хэлбэр болохоос биш. Энэ дээр ямар нэгэн одоо өөр одоо онцгороод ах зүйл бол харьцангуй гайгүй. Мэдээж ялгаатай зүйлүүд олон хувьцаа эзэмшигчд мэтийн одоо ингээд ялгаатай зүйлүүд бол байдаг. Одоо санхүүгийн зохицуулах хорооч гэх юм уу энэ нөгөө мэдээж одоо юу гэдэг зохицуулалттай одоо бас тодорхой хэмжээний хяналттай байдаг нь одоо арай ялгарх одоо үнцэг боловч ер нь бол аж ахуйн нэгж гэдэг бизнесийн байгууллага тутгаар бол ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Угаасаа л бизнесийн байгууллага бол бид нэр тэ өсөлтөө хийх ёстой, үйлчлэгийг үзүүлэх ёстой, тэлэлтээ хийх ёстой, ашигт ажиллагаанд хүрэх ёстой, хамтрагч хөрөнгө оруулагч нарынхаа өмнө хариуцлага үүрэх ёстой. Тэр нь нэг байна уу, нэжгээд байна уу? Тэр бол бидний хувьд бол ялгаа байхгүй. Тэгээ тийм ч учраас бид нар энэ одоо хөрөнгөний бирждээр бүртгэгдэхээс өмнө бид нар ингээд маш байгууллагынхаа одоо засаглал талаас маш сайн одоо хөгжүүлж ирсэн. Явсан тэгэл бид нар анх байгуулагдсан цагаас хойш л одоо ер нь олон жил одоо бид нар манай бусад бүх компаниудтай бүгдээрээ ер нь бид нар энэ Big 4 гэж хэлдэг те. Одоо аудитын дөрвөн том одоо фирмүүдээр одоо бид нар өөрсдийнхөө одоо санхүүгийнхээ тайлангал баталгаажуулж ингэж явж ирсэн. Тэгээд бид нэр аль болохоор шийдвэрүүдээ гаргахдаа ер нь бол компанийн үндсэн одоо эрх ашигын төлөө шийдвэр гаргаж байгаа учраас тэр мэн эргээд жижиг хувьцаа эзэмшиж байна уу, том хувьцаа эзэмшиж байна уу ялгаа байхгүй. Аль алинд нь одоо эрх тэгш үйлчлэх тэр одоо шийдвэрүүдийг бид нэр гаргаж ирж байгаа учраас энэний хувьд нэг том ялгаа байхгүй гэж хэлж байгаа шалтгаан нь бол тийм юм байна. Одоо энэ чинь яг одоо таны одоо урд нь ярьжсэн ярилцлагуудаас харж байхад ер нь бол мэдээж энэ бол супермаркет биш гэдэг ойлголт байгаа. Энэ өөр бидний амьдралд бас лайфстайлын нэлээд том өөрчлөлт авчирлаа л да. Тэгээ одоо бид хоёрын ярилцж байгаа цаг хугацаанд одоо ингээд хүмүүс бол түүц бол одоо түүх үүргээ үүсдэглээ. Одоо болно гэдэг ч юм уу. Эсвэл CUGS гэдэг энэ гадны франчайзууд Монголын эдийн засагт эрэг болон сөрөг зүйл юу авчрах вэ гэдэг ч юм уу ингээд маш их маргаанууд явдаг тий. Тэгэхээр энэ болгоны хувьд зөв та өөрөө энэ компани CEO, chairman-ийн хувьд ер нь ямар байр суурьтай байдаг ер нь иймэрхүү реакшн яаж реакшлах үзлээ. За энэ компани би бол CEO буюу гүйцэтгэх захирал. Манай тузын даргаар бол Gary Bindo гэдэг одоо бас маш туршлагатай би одоо independent тий. Одоо бид нартай бизнесийн хувьд бол хамааралгүй. Тийм одоо захирал бол одоо тузын дарга албыг бол хашиж байгаа. Тэгэхээр яг уу ер нь бол юу гэдээ дөрөвний өрөч хэлдгээр маш олон эрэг болон сөрөг одоо талуудын асуудлыг одоо ингээл сүүлийн үед бол нэлээд олон одоо сошиалар одоо нийгмийн сүлжээгээр л одоо ингээд явлаа шүү дээ. Гэхдээ ямар ч тохиолдолд бол одоо хөгжил байх ёстой гэдэг зарчмыг бид нэр барьдаг. Би танд нэг жишээ хэлэхэд Макдоналдс Америкт их дургу. Яг бол одоо Макдоналдсын
юу гэдэг фаст фуд тэ түргэн хоолны газар гэдэг талаас аваад үзэх юм бол McDonald's Америкийн хүмүүсүүдийн тархалтын тэдэн хувийг одоо яаж нөлөөлж ийн барьж ийн аль ингээд ярьж идэг. Ховард Шульц гэдэг одоо нөгөө Starbucks-ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирлаж байгаа сая ретайр болсон. Тэгээд төртөөс усан захирал бас ирж исэн 4 цаг одоо тэр acquired гэдэг подкастаар бас 4 цаг гарсан явцаатай подкаст хийсэн байсан. Тэгээд маш одоо нарийн бүх түүхүүдийг бүгдийг одоо хөргөн үйлдсэн тэр их гоё подкаст байлаа л дээ. Тэгээд тэрэн дээр бас ингээд ярьжсэн. Тэгээд тэрэн дээр бол бас өөрсдийгөө бас хэлжсэн. Яг ингээд Starbucks гэж одоо хин юм бэ? Ер нь яг юу юм бэ? Гэдэг бол асуултууд гарч ирж байсан. За гэх мэтчлэн ингээд олон жишээнүүдээс ингээд аваад үзэхээр ер нь энэ дээр юуг илүү олчилж яриад байгаа гэхээр хэдийгээр ингээд за McDonald's-ийн хувьд бол тэд нэр өөрсдөө хэлэхдээ бол бид нар их бахархдаг компаниараа яагаад гэвэл Америкт ч гэсэн их бахархдаг. Ер нь нөгөө талаас. Тэр нь ямар утгаараа бахархдаг вэ гэхээр залуучуудыг ажил хийлгэх сургасан. Ер нь залуучууд гэдэг чинь нэг анхны ажлын гараа бол McDonald's-аас эхлээд за дараа нь магадгүй Starbucks-д орж ажилладаг байд юм уу? Ингээд дараагийнхын үе шатны ажил өдрөө ингэж орж ажиллахад ингээд ажлыг цаг өглөөр тусдаг, ажлаа төлөвлөдөг, бас нэг ачаалттай ажиллаад үздэг, тэ хариуцлагатай байдаг. Энэ өөрийнхөө ажлын хэмжүүрийг хэмжүүлж үздэг. Тэрнийхэн төлөө зорилго тавьж, зорилгын төлөө ажилдаг. Энэ нь одоо нийгмийг бүтээхэд бол Америкийн одоо нийгмийг бүтээхэд бол McDonald's маш өндөр үүрэг гүйцэтгсэн гэж үздэг. Ховард Шульц Starbucks-ийн Ховард Шульц бол яг тэр ярьцлагандаа бол энийг бол бас дурдсан. Гэхдээ энийг дурдахдаа өөрийнх нь компани жишээн дээр уяа Starbucks дээр дурдсан. Starbucks-д ажиллаж байгаа хүн одоо залуучууд маань Starbucks бол одоо залуучуудын карьерийн хамгийн анхны одоо эхний шатаа. Тэгээ энэ шатыг даваад гараад ажиллаад Starbucks-д ажил. Одоо ер нь бол ажиллаад өөрт тийш очлооч гэж утгад энд ажиллаж байсан залуучууд бол маш их тийм ажлын гараагаа зүг болцсон. Хариуцлагатай одоо тийм ажилтнууд бий болдгоо. Тэгэхээр энэ талаас аваад үзэх юм бол бид нар бол маш их нийгэмд маш том хэмжээний ач холбогдолтой буян хийж байгаа гэж өөрсдөө дүгнэж байгаа. За 3 дахь жишээ аваад үзэх юм бол Юни президент гэдэг Тайваны одоо 7-Eleven-ийг одоо оруулж ирж бизнес хийж байгаа тийм компани байдаг. Тэр компани үүсгэн байгуулагчийг бол миний сонсноор 2009 онд баха Тайваны ерөнхийлөгчийн зүгээс одоо тухайн улсынхан баатар цолоор бас ингээд өргөмжилсэн юм билээ. Тэгэхэд тэрэнд хүний гол бас одоо үндсэн тэр баатар цолоор одоо шагнаж байгаа гэдэг юм уу те. Шалтгаан нь бол бас маш олон залуучуудыг 7-Eleven-ээр дамжуулж оруулж ирж тэр 7-Eleven-ийн ажлыг одоо ажилтан залуучуудыг маш олон залуучуудыг тэгж ажлын гараагийн зөв хариуцлагатай болгож юм сургаж хөдөлмөр одоо додуулж сурулж ингэж одоо жишээлбэл өгсөн. Тийм учраас одоо энэ бол бас нийгэмдээ маш том хэмжээний буян үлдэж байгаа. Ажил бодолтой тийм бизнес юм байна гэдэг тийм ойлголтыг л өсгөж байна. Тэгэхээр нөгөө талаас аваад үзэх юм бол яг энэ бол яалтчгүй нэг тийм сөрөг талаасаа гэхээсээ илүү эрэг талаас нь бид нэр хармаар байна. За сөрөг талыг би сайн хэлж мэдэхгүй нь яг юундаа ийм сөрөг байгаа юм те. Яагаад бид нэр өнөөдөр бүх зүйлийг ингэ сөргөөр харах хэрэгтэй болсон юм. Энэ нийгэм чи өөрөө бүх зүйлийг нэг ингээд хитрхи тийм нөгөө буруу зүйл рүү бас яваад байгаа юм шиг надад санагдаад байгаа. Ялангуяа сүүлийн үед гэдэг юм уу нийгмийн сүлжээ ингэж идэх маш их ингээд чинь чөлөөт одоо мэдээлэл шүү дээ. Энэ чөлөөт мэдээлэл дотор бас их хүмүүсүүдийн тархийг угаах зорилготойгоор одоо явуулж байгаа маш олон мэдээлэлүүд явж идэг. Энэ бол зөвхөн Монголд биш одоо гадаадд ч гэсэн явж идэг. Тэр нь бол юу вэ гэхээр ажил хийх хэрэггүй. Ажил хийж ингэж одоо бараг шахуу дунд сурдаг хүмүүсүүд нь онц сурдаг хүмүүсүүдийн босс болдгоо штэ гэсэн нэг тийм одоо юу гэдэг
үзэл баримтлалыг одоо маш их түгээх гэж оролддог. Өөрөөр та нар ажил хийжсэнээс койно гаргаа зарж ирсэн дээр штэ. Тэгвэл та нар хурдан баяж штэ. Яах гэж та нар ер нь өөрийгөө ингэ зовоож идэм бэ? Тэ? Гэх мэтчлэн ийм нөгөө үзэл суртал одоо энэ нь одоо ганцхан ч Монгол шин Америк, Орос одоо улсуудад байдаг тийм ойлголт штэ. Тэр энэ ойлголтыг ингэ түгэж цаад шалтгаан нь юу юм бэ гэхээр энэ бас л нэг тийм өөр амар аргаар яаж мөнгө олж болох вэ гэдэг зүйл дээр хөрсөө бүрдүүлж хагаад тэгээд маш олон хүмүүсүүдийг нөгөө одоо төр хүчээ дэлгэж хагаад сарлуу яадаг ч үлээ нэг темирхүү зүйл рүү түлхэж байгаа юм шиг темирхүү одоо хүмүүсүүдийн хөрсийг бүрдүүлэхийн тулд эхэлж тийм мессеж өгчөөд за дараа нь одоо тэр нэг юм калт лидер гарч ирэх нь шүү дээ гарч ирээд за одоо та нар нэгэн тийм нөгөө хүмүүс чинь боловсроогүй сураагүй угаасаа дунд муу сурчсан хүмүүсүүдийн тэр хөрсөн дээр гарч ирээд за одоо тэгвэл хэдүүлээ нэгэн тийм юм чинь яаж хэдүүлээ амар аргаар мөнгө олох уу гэдэг ингээд нэг тийм лотерей руу орж байгаа юм шиг те суглаа руу орж байгаа юм шиг иймэрхүү байдлыг одоо нийгэмд аль болохоор нэвтрүүлэх гэж оролдож байгаа тийм халдлагууд гэдэг юм уу нийгмийн оюун санаа руу орж ирж байгаа халдж байгаа ийм одоо сөрөг халдлагуудаас болж ер нь маш олон хүмүүсүүдийн одоо тарих толгоонд бол бас тийм өөрчлөлтүүд гарч ирж байна. Тэгэхээр миний бодлоор бол бид нэр тэрний эсрэг зогсох ёстой. Тэрний эсрэг зогсохын тулд яах ёстой вэ гэхээр бид нэр хөдөлмөрийн үр шим гэдэг чинь ямар чухал юм бэ? Хүн сурах гэдэг чинь ямар их чухал юм бэ те? Хүн сураад баг цаг залуу одоо нас залуу цаг байгаа үе дээрээ яаж хурдан өөрийгөө хөгжүүлж дараагийнхаа үе шатд руу бид нэр яаж одоо орох ёстой юм бэ? Яаж бид нэр энэ нийгэм шиг хариуцлагатайгаар дараагийн үедээ зөв одоо шилжүүлж өгөх ёстой юм бэ гэдэг энэ одоо олон чухал зүйлүүдийг бид нэр ингээд энэ саяны сүүлийн яриад байгаа тарих угаалт гэдэг юм энэ муу мессежүүдээс болоод бид нэр ингээд цаг зарцуу цэежийг анхаарал хандуулж чадахгүй болчиход байна л да. Тэгэхээр би бол энэний эсрэг үүдэг хүн. Тэгэхээр яагаад заавалчгүй муу зүйлийг бид нэр хийх ёстой гэж тийм. Яагаад заавал бид нэр муу зүйлд ингэж автах ёстой. Залуучуудаа ч гэсэн би ч гэсэн одоо өөр хүүхдээ гэж гэсэн яагаад бид нэр та нар ингээд сайн сурж маш сайн одоо мэдлэг боловсролыг олж авахын тулд цагаа зарцуулах ёстой гэдэг дээр би маш их шахдаг. Тэгээд энийг хэлэхээр хүүхдүүдийг маш их ингээд дарамтлж шахаж гин гэж бас хэлдэг. Гэхдээ үн чинь үнэхээр спортоо хийх ёстой, тоглох ёстой, хажуугаар нь оюун санаагаа хөгжүүлэх ёстой, хариуцлагатай байх ёстой тийм. Би тэгээд бас нэг юм зүйлийг их чухал их гоё одоо юу гэдэг мессежийг би бас олсон л доо өчигдөр өглөө би нэг фейсбુક дээр бас нэг шеэрлцэг айл болохоор би фейсбુક дээр нэг тийм эерэг мэдээллүүдийг шеэрлэхийг хүсдэг. Тэгэхээр тэр мэдээлэл бол юу гэсэн гэхээр хүний одоо юу гэдэг яг өөрөө үнэхээр юу хүсэж байна? Яг одоо юу хүсэж байна гэдэг хоёрын ялгаа бол ер нь бол яг дисциплин буюу өөрийнхөө одоо тууштай байдал гэдэг чинь ялгаатай гэсэн. Өглөө босох гэсэн чинь яг тухайн үед сэргүүлэг дугарлаа. Тухайн үед яг одоо юу хүсэж байна гэдэг нь болохоор би унтахыг хүсэж байна шүү дээ. Үнэхээр бүр хамгийн том зорилго чи юу вэ гэвэл эрт босоод би тэ сурч хөгжихийн төлөө би босох ёстой гэдэг нь бол үнэхээр хүсэж байгаа. Тэгээ тэр хоёрын хооронд ялгаа гарч ирж байгаа зүйл өөрөө тууштай байна уу үгүй юу, төсвөртэй байна уу үгүй юу гэдэг хоёрын ялгаа тэн дээр гарч ирдэг. Тэр маш энгийн зүйл дээр шийдвэрүүд одоо бид нар сонголтууд байж идэг те. За хэдүүлээ нэг сайхан юу гэдэг нэг гоё амттай чигэр цагаар ихтэй амар гоё зүйлийг итчихгүй. Эсвэл за би ер нь бол би жоохон юу жингээ хасах ёстой шүү гэдэг хоёрын хоорондын одоо ялгаа бол идчих нь бол тухайн үеийн өөрөө чинь хүсэл ер нь ингээд ирүүл бай гэдэг бол тууштай байх урт хугацааны хүсэл мөрөд тий тэр хоёрын хоорондын ялгаа гэдэг бол гоё мессеж чинь тий. Тэгэхээр энэ зүйлээсээ ч аваад үзэхэд бол ер нь бид нар бас өнөөдөр бас өөрсдөө ч гэсэн бизнес хийж байгаа энэ үйл явдал маань одоо зорилго маань гэх юм уу бид нар ирээдүйн маш том зорилгын төлөө бид нар ажиллаж байгаа. Тэгэхээр тэр талаасаа бид нар нэлээд анхаарч амьдрдаг баймаар байна гэдэг бас. Та бол одоо юм маш амар
conspiracy theory гэж ярьдэн шүү дээ. Тэгээ нууц хувилдааны онлоо. Тэгээ хувилдааны онлыг ер нь бас илчилсэн юм шүү дээ. Гэхдээ ер нь бол ийм шүү дээ. Одоо жижигхэн ийм супермаркет 8 нэрийн дэлгүүр ажиллуулахад ямар их асуудал байдаг үлээ те. Ер нь бол байна. Тэгэхэд энэ гадаадын франчайз ч өөрөө аим шаардлага шалгуур өндөртэй стандарт айгүй шаарддаг те. Тэгээ та бол одоо ингээд 480 ийм салбартай одоо хэдэн мянган ажилтнтай юм. Хүмүүс бол ингэж бодож байгаа. Өглөө болгон одоо асуудлаар дүүрэн байдаг байх ч бодож. Тэгээ ер нь зүгээр голчлоод ингээд зүгээр базаад ингээд самри хийх юм бол юм ямар челленжүүд байдгийг одоо яг энэ бизнесийг ингээд Монголд хийхэд сэтгэлгээний болоод стандартын эсвэл хүмүүсийн зан аран шиг гэж юм уу соёлын ч гэдэм үү тийм челленжүүд бас сорилтууд хэцүү бэрхшээлүүд бас байгаа бах тий. Байлгүй байх. Тэгээ одоо тэгэл та нар мэдчихэж байгаа шүү дээ. Бусад айлч улсад жишээлбэл манайх бол одоо өөрсдийнхөө дотоод журмаараа бид нэр орой шөнийн 00 цагаас өглөөний 6 цагийн хооронд бид нэр хатуу арх тарс зарддаг. Тийм ээ. Бид нарт бол зарах боломжтой. Гэхдээ бид нэр өөрсдийнхөө одоо юу гэдэг дотоод журмаараа бид нэр 18 градусаас доошоо бол зарнаа. Тэрнээс дээш бол зарахгүй. Тулг өндөртөг бол зарахгүй гэдэг тийм журам бол барьдаг. Тэгэхээр одоо тэгэл арх өгсөнгүйгэл манай залуучууд ч юм барьж явж зодохгүй тий. Энэ айлч одоо хөгжсөн газар бол хизээч тийм юм болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ мэтэр бидний нөгөө нэг талаасаа хэрэглэгчдийн маань зарим хэсэг нь бас үнэхээр соёлжих гэхээсээ илүү төлөвшөөгүй байна. Тэгэхээр энэ төлөвшөөгүй нийгмийг бид нэр төлөвшүүлэхийн төлөө одоо тэгэл саяны бэрхшээлүүдийг бид нэр туулаад явах хэрэгтэй. Гэхдээ илүү цаана одоо гэгээлэг зүйл нь юу вэ гэхээр энэ залуучууд маань улам л одоо ухамсартай болж байгаа. Улам л одоо гадаад дотоод явж одоо юм сурч үзэж ингэж өөрсдийнхөө улсын хөгжлийг бусад улсын хөгжилтэй харьцуулж ингэж явж ирж байгаа. Тэгэхээр тэр чинээгээрээ эргээд илүү соёлж чинь илүү ухамсартай болж байна. Тэгэхээр тэр бол бидний хувьд л үнэхээр ирээдүй найдвар гэж үзэж байгаа. Тэгээ өнөөдрийн хувьд л энэ мэтэр одоо тэгэл юу гэдэг энэ үйлчлэгээ байгаагүй бол би бол бас нөгөө талаасаа хэдүүлээ яаж одоо хотод нойлын асуудлыг яаж шийдэх вэ юм бэ? Бид нэг тэгж их сайн одоо олон түмэнд мэдээлдэг болооч маш олон төрс хөвгтүүдийг бид эцэгт нь олж өгөх. Зарим нь бол эцэгхээс зугтаж төрж байгаа шүү дээ. Зугтаж манад орж ирж байгаа шүү дээ. Тэгээ энэ хөвгтүүдийг бид яаж одоо хуулийн хяналтын байгууллагууд руу одоо найдвартай тий одоо чухал хүмүүсүүдийн гарт нь яаж хүргэж өгөх вэ? Гэх мэтчлэн ингээд маш олон асуудлуудыг бид нэр шийдэхэд хөв нэмрээ оруулж байгаа. Хоол хүнсний эрүүл ахуйн байдал гэдэг бол маш Монголд шийдэгдэх маш том асуудал. Тэгэхээр энэ үнийг бид нэр яаж хяналттайгаар цаг одоо юу гэдэг яг ямар нэгэн эрсдэл байхгүйгээр яаж бид нэр хоолыг ганцхан хоол хийхдээ чухал биш үү? Тэр хоолыг хийгээд тээвэрлээд хүргэж өгөөд өөрсдийнхөө одоо хөргөчн татглаад ингэх процесс маань өөрөө ямар хяналтанд ор яаж хийгдэж байгаа вэ? Энэ болгон маань нэг өдөр ингээд багаар гэх юм өдөр болгон багаар хүмүүсүүдийн одоо хэрэгцээ шаардлагад нийцж ирснээрээ бид нар өнөөдөр асар олон хэрэглэгчтэй болж чадсан байна. Тэгээ уламж их болох байх гэж найдаж байгаа. Тэгээд сүүлийн үед бид нэр бас орон нутг руу нэлээд орж эхэлсэн. Тэгээд орон нутгад бид нар одоо 65 6 тасалбар дэлгүүрүүдтэй байгаа. Тэгэхээр энэ маань бас юу гэж бодож байгаа гэхээр бид нар энийг хийж байгаа гэхээр ер нь бол ашиг хэцүү шүү дээ орон нутгад бол ашиг олно гэж ер нь бол маш хэцүү. Ягаад гэвэл тэр дэлгүүрүүд чинь бид нэр бараа бүтээтгүүнүүдэд түгэж өгж өгнө гэдэг зардал бол маш өндөр зардалтай тий. Цөөхөн дэлгүүртээ энэ ер нь ч тэгээд орон нутгад тийм их дэлгүүрүүдийг нээгч боломжч байхгүй байна. Гэхдээ бас нөгөө талаас
орон нутагт бид нэр салбар дэлгүүрүүд нээж байгаагаараа бид нэр ямар ач холбогдолтой зүйл хийж гин гэж бодож байгаа гэхээр нэг талаас хотынхаа хэрэглэгчд одоо 100-ны дэлгэр цагаар өдөө орон нутг руугаа аялах за тэр бол маш их хэмжээний одоо хөдөлгөөн бий болох байх. Бусад үеүдд ч гэсэн хот орондын хөдөлгөөн нэг одоо бид нар бас аль болохоор энэ хэрэглэгчтэй бид нар тав тухтай үйлчлэгийг нь үзүүлэхийн тулд одоо тэрийг бол хийж байгаа. Ингэснээрээ бид нар бол хэрэглэгчдийнхээ нөгөө лоялти гэж хэлдэг. Тэрийг бол одоо өмнө жидлийг одоо биднээс хадгалж үлдэхийн төлөө бас хийж байгаа. Нөгөө талаас бас зарим аймагуудын удирдлагууд бид нар дээр хурж ирдэг өөрсдөө. Тэгэд ирээд манай аймагт нэгэдэг гэж. Бид нар угаасаа яг өөрсдийнхөө л нөгөө хөгжлийн хэрээр хөдлөж игээл явж байгаа шүү дээ. Бид нар бүх аймаг зэрэг нээчих тийм одоо өнөөдөр санхүүгийн болон хүний нөөцийн одоо чадамжч өнөөдөр бас дутмаг байна. Тэгэхээр энэ манай аймагт нэгэд өгөөч гэж хэлж байгаа одоо цааз шалтгаан нь юу гэхээр энэ одоо орж ирсэн Улаанбаатарт одоо бий болсон Дархан Эрдэнэт одоо энэ хотод бий болсон байгаа энэ хөгжлийг манай аймагт оруулж өгөөч. Ингэснээр манай залуучууд чинь бас ингээд тодорхой хэмжээний тэндээ Улаанбаатар хот руу одоо зарцааны нүүдэл шиг ингээд нүгөөд байх. Тэр хөдөлгөөн талаас ч аваад үзэх юм бол орон нутгатаа бас залуучуудыг бас авч үлдэхийг хүсэж штэ. Хүүхдүүдээ бас багаас нь тэ юу гэдэг арил болохоор ингээл тэр чин бүр ингээд дэлгүүрдээ орж ирж байгаа хагас бүтэн сэндэрүүч гэсэн гэр бүлээр орж ирж байгаа нэг тийм гоё шопинг хийж байгаа юм шиг тийм хүртэл мэдрэмж төрүүлж байгаа байхгүй. Тэгээ иймэрхүү зүйлүүд байдаг учраас маш олон ач холбогдлуудыг бид нэр ингээд хараад хийж байгаа, дэлгдүүд хийж байгаа. Энэ болгон дээр нөгөө талаасаа бас тэр үржилдэг тэр хүндрэлүүд бас гарч ирдэг. Ойлгохгүй зүйлүүд маш их байна. Бид нарт бол орон нутагт бол ялангуяа тэгэл орон нутагт болохоор бол за Улаанбаатар хот бол ингээл бас хөгжлөлийг тэргүүлэгч учраас ингээл нэлээд ингээд зөв голрог руугаа ороод ингээд явж штэ. Тэгэхээр чигдрээд явж штэ. Орон нутаг болгонд бас тийм харилцаа адилгүй байна л да. Тэгээ тэрнээсээ болоод бас хүндрэл бэрхшээлүүд бол бий болж байгаа. За яг хөө ингээд энэ болгон маань ингээд хүндрэл бэрхшээл нөгөө талаас одоо бидний бас боломж бололцоо гэсэн энэ болгонуудыг бид нэр хараад явж байгаа. Гол зорилго бол ирээдүйд бол бид нэр ер нь маш зөв одоо нийгмийг бүтээхэд бид нэр өөрсдөө бас гар бие оролцоод явж байгаа гэдэг нь бол хамгийн чухал одоо зүйл юм болов уу гэж бодож байна. СЮ-гийн ер нь бол СЮ-гээр дамжуулж өнөөдрийн нийгмийн нөхцөл байдал, бизнесийн нөхцөл байдал юм талаар л гол нь таныг яриулах гэдэг юм л да. Ер нь одоо жишээлбэл СЮ бол магадгүй Монголын ажилчдын насны дундаж насны хэмжээгээр бол СЮ бол хамгийн залуу тийм компани байх гэж бодож байна. Одоо дундаж наслт хэд байна ажил гэсэн. Дөнгөж 20 идэх юм байна тий. Тэгтэл энэ үе маань болохоор нөгөө хүн болгоны нөгөө муучлаад байгаа ажил хийдгүү хариуцлагагүй одоо яамаа гэдэг ч юм уу тий. Нөгөө нэг тим юм байдаг. Тэгээд тэр тал дээр та ер нь ямар бодлоготой вэ? Эсвэл маш чухал асуулт байна. Ер нь бид нэр ингээд ажиллах хүч маань олдохгүй байгаа гэдэг бол ганцхан СЮ дээр ч биш бас бүх компаниуд төр тулгараад байгаа том асуудал шүү дээ. Ер нь бол яг явж халамжийн бодлого маань ер нь энэ компаниудыг ер нь маш бараг л модын бариулах гэж байна да. Тэгэхээр энэ асар их хэмжээний халамжийн бодлогууд нөгөө олон жилийн турш хийгдээд ирсэн. Тэр бол одоо заавалчгүй халамж авахгүй бол болохгүй гэдэг тэр одоо байр сууриас хүмүүсүүдийн сэтгэлгээ өөрчлөгдөд ирсэн. Тэгэхээр халамж хүн юм өгөөд ахаар хүн өөрөө нөгөө байгалаасаа одоо survival instinct гэдэг буюу одоо ингээд оршин тогтнох одоо зүн совн байхгүй болоод эхэлт юм байна л да. Тэгэхээр яг үхээр энэ хүндээс л юм гохгүй бол би одоо өөр амьдарч чадахгүй гэдэг тэр сэтгэлгээ одоо суугаад ирдэг. Тэгэхээр энэ халамжийн бодлого гэдэг зүйл маань нөгөө талаасаа бас нэлээд одоо зэгцлэхгүй бол яралтай зэгцлэхгүй бол энэ бас нэлээд чухал
бодолцох хэвээр зүйл юм байна гэж харж байгаа. Тэгэхээр ажил хүчний хувьд бол нэг талаасаа бол халамжийн бодлого. Сүүлийн үед бол одоо энэ тал дээр бас нэлээд олон одоо ус төрчид бас яриад эхэлсэн байгаа юм байлээ. За мэдээж нөгөө зүйл маань юу гэдэг компаниудад тулгарч байгаа маш том асуудал бол нийгмийн даатгалын дарамт бол маш өндөр байдаг. Гэхдээ одоо тэгэл ажил үйлчлэгээ гэрээгээр хийсэн хүнээс ч гэсэн нийгмийн даатгал авч байгаа. За цэлэн хүснийг одоо тэр одоо маш олон зүйлээс авч байгаа шүү дээ. Ер нь бол тэгэл компаниас нь авч байгаа. Тэгэхээр энэ болгоны нийгмийн даатгал маань эргээд яг үнэхээр эзэндээ зөв очиж чадчих нүггүй юу гэхээсээ илүү өнөөдөр яг компаниуд болон хувь хүмүүсүүдтэй буцаад яг зөвүүлж чадж байгаа юу те яг үнэхээр энэ нөлөөгөө өгж байгаа юу гэдэг асуудал бол маш том асуудал дарамт. Тэгэхээр энэ дарамт бол бас ажил олгогчдын хувьд бол аваад үзэх юм бол маш том асуудал хэвээрээ байгаад байгаа. За гэд ингээд тоочод явах юм бол бас олон асуудлуудыг бол одоо бид нар бас тоочж болох байх. Гэхдээ бүх зүйл бас болохгүй байгаа юм шээ. Бас өөрчлөгдөж байна. Сайжрах тал руугаа бол маш олон зүйлүүд болж байна. Тэгээд одоо юу гэдэг ялангуяа ингээл миний одоо ажиглаж байгаагаар бол хүмүүс бол одоо бас яг үнэхээр юм сурыг хөгжиж те гэдэг тэр хандлагууд маань бас бий болж эхэлж байна. Одоо ер нь бол хоёулаа ярьж байгаа худлаа ярьж ер нь болохгүй болсон шүү дээ. Шууд чат GPT-гээр ер нь шалгаж шүү дээ бид хоёрыг бол те. Тэгээ энэ бол одоо маш чухал байхгүй. Fact finding хийж чадж байгаа critical thinking гэж буюу одоо юу гэдэг юм бэ? Нэлээд хэрсүү болж байгаа л гэсэн үг. Тэгэхээр энэ бол нөгөө талаас бид нэр дээр бас нэлээд чухал ирээдүйд залуучууд нь улам тийм болох байх гэж бас найдаж байгаа. Тэгэхээр энэ хэмжээгээрээ бас хөгжил бол бас хүнээ дагаж ирдэг учраас хүмүүсүүдийн боловсролд анхаарж байгаа анхаарал хандуулалтаа маш сайн хийж чадах юм бол энэ бол эргээд бидний хувьд бол бас гэрэлт ирээдүй бас байж чадна гэж бас харж байгаа. Тэгэхээр энэ компаниуд гэдэг чинь залуучууд хүмүүс бүтдэг. Тэгэхээр компаниуд тулгарч байгаа бэрхшээл гэсэн хүндээ тулгарч байгаа бэрхшээлүүд хоёр бол яг ажил. Одоо жишээлбэл танай корпорац чинь бол одоо ингээд хоёр компани байна шүү дээ. Нэг нь Зурамгийн те үйлдвэрлэл, нэг нь одоо ингээд CEO. Тэгээ энэ хоёрыг ингээд удирдахын тулд мэдээж энэ хоёр шал өөр онцлогтой ийм компаниуд учраас арай өөр соёлууд үйлчлэх үү эсвэл зүгээр дунд нь одоо нэг ийм төгөөмөл соёлоор яг одоо зүгээр одоо янз бүрийн бизнесийн юмнууд дээр ярихад бол компаниг одоо соёл удирдна гэдэг янз бүрийн юмнууд яригддаг он хүн удирддаг соёл удирдна гэдэг ч юм уу. Та энэ хоёр компанийн хувьд соёлын арай өөр гэж боддгоо юу гэж боддог? Ер нь компани соёлын талаар та өөрийн бодлыг. Энэ бол яг адилхан соёлтой гэж боддог. Ягаад гэвэл энэ ямар бизнес хийж гин гэдгээс үл хамааран соёл бол төлөвшөх ёстой. Энэ бол юу гэхээр бид нэгдүгürt бол бид ямар ч бизнес хийж байгаа тохиолдолд бид өөрсдийнхөө ажилчдыг бол бид хамгийн чухал гэж үздэг. Ажилчид чинь тэр нөгөө хэрэглэгчид манай харилцагчдыг одоо үйлчлэгээ үзүүлж тэднэрт одоо хурж очиж байгаа хамгийн ихний хэсэг учраас манай ажилтан ажиллагсад бол бидний хувьд бол хамгийн үнэт зүйлс. Энэ бол ямар ч бизнес байсан хамаахгүй яг бид нэр тэгж харах хэрэгтэй. Тэгэхээр бид нэр гэр бүл гэхээсээ илүү ажиллаж байгаа хүмүүстэйгээ бид нэр яг юм шудраг зарчмаар буюу одоо merit based гэж хэлж байгаа шүү дээ. Зарчмаар бид нар хандаж чадчихна уу гэдэг. Ингээд ирэх юм бол нөгөө нэг нэгнтэйгээ илүү шудраг fact based ажиллаад илүү нэгээ одоо хөгжүүлдэг, дэмждэг, хөгждөг. Одоо энэ одоо зарчмыг одоо хөрсөөрөг бүрдүүлж өгөх юм бол компани цаашаа өөрсдөө энэ залуучууд бид нэр бүгдээр ингээд төгжөөд явчихдаг. Тэгэхгүй болохоор ямар нэгэн нэгэндээ итгэлцлийг бид нэр бүрдүүлж чадахгүй бол тэгээд дотроо хагралтай хүмүүстэй эргэлзээ бий болдог. Тэрнээсээ болоод нөгөө хүмүүс ч өөрсдийнх нь бүрэн потенциалаараа ажиллагаа болж эхэлдэг.
нэг нэгэндээ хэн талаар ховж ярьж эхэлдэг. Гэх мэтчлэн ингэж явсаар хагаад нөгөө дотроос өтөж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тийм учраас тэр үндсэн зарчим бол бидний үндсэн одоо зарчим гэдэг нь тэр бол одоо соёлыг бүрдүүлж байгаа зүйл шүү дээ. Зүйл бол бидний merit буюу яг ингээд үзэл баримталтай өмч тэр зүйлээр бид нэр явах хэрэгтэй. За мэдээж нөгөө талаас бид нар чинь бизнесийн байгууллага шүү дээ. Бид нар одоо ашигын бус байгууллага шүү дээ. Тэгэхээр хүмүүс одоо сүүлийн үед ч гэсэн ингээд компаниуд одоо аль болохоор хитрхи юу болцгооч нөгөө юу жилтэй. Эсвэл одоо нөгөө энэ нийгмийн сүлжээнд дээр ч гэдэг юм уу энэ гараад байгаа төрөүний нөгөө хилдэг нөгөө заавалчгүй одоо тарих угаалтай олон асуудлууд байна шүү дээ. Тэрний нэг нь бол одоо жишээлбэл компани барагших нийгмийн төлөө л ажиллах хэрэгтэй. Тэ? Би бол ерөөсөө нийгмийн төлөө л ажиллахгүй бол над компани чинь нийгмийн л одоо компани байх хэрэгтэй. Энэ бол яг үнэндээ хэлэхэд бол худлаа шүү дээ. Компани бол ашиг олох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ашигын төлөөх байгууллага. Тэгэхээр ашигын төлөө гэдэг чинь ашиг гэдэг чинь зөвхөн богино хугацааны ашигыг харж байгаа бол тэр бол утгагүй зүйл. Урт хугацааны ашигын төлөө бол ажиллах хэрэгтэй. Тэгээ урт хугацааны ашигын төлөө ажиллана гэдэг чинь юу гэсэн үг гэхээр нөгөө нэг тогтвортой хөгжлийн төлөө ажиллана гэсэн үг. Тэгэхээр тогтвортой хөгжлийн төлөө ажиллана гэдэг бол ганц 2 жилийн ашигын төлөө биш. Бид нэр урт хугацаанд яаж одоо тогтвортойгоор бид нэр хөгжих вэ гэдэг асуудлуудыг бодож эхэлдэг байх хэрэгтэй. Тэгэхээр тулгарч байгаа асуудлуудыг зөв шийдэх замаар ашигыг бий бүрдүүлж тэр нь урт хугацаанд одоо тогтвортой байж чадах юм бол тэр бол бидний бол үндсэн зорилго. Тэгээ энийг ч гэсэн бид нэр залуучууд өөрсдийнхөө ажилдаа ажиллах хэвээр бид нар бол маш одоо товч бөгөөд тодорхой хэлдэг. Бид нэр ашигын байгууллага бид нэр урт хугацааны ашигтай ажиллах хэвээр. Ашигтай ажиллаж чадахгүй бол бид нар яг үнэндээ бол яах юм бэ гэж бодлоо. Тэгээ нэг ашиг бид нар бол ерөөсөө нийгмийн төлөө л ажиллаж байгаа энэ төр гэсэн тийм одоо худлаа одоо лозун ярих нь хүмүүсүүдэд эргээд нөгөө ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа ажиллаж та. Тэгэхээр бид нар ашигын төлөө ажиллана. Олж байгаа ашигаас бид нар одоо цалин өссөн өгнө. Бид нар үнэхээр ашиг сайн болох юм бол цалин өссөн урамшуул маань дагаад өснө. Мэдээж ашиг олж байгаа учраас бид нэр татвараа төлнө. Татвараа хуулийн дагуу төлөхөөр мэдээж бид нар өөрсдөө энэ тухайн компани, тухайн улстай хийж байгаа одоо гүйцэтгэх үүргийг гүйцэтгэжлээ л гэж ойлгох шүү дээ. Тийм үстэй. Өөр одоо яг үнэндээ бид нар өөр яах ёстой юм бэ? Тэ? Татвараа төлөх ёстой шүү дээ. Түүнээс бид нар за одоо заавалчгүй одоо юу гэдэг ийм одоо нийгмийн хариуцлага талаас ийм том юм руу хөрөнгө оруулалт хийх ёстой энэ төргээд явах хэмжээний бол компани бол биш. Гэхдээ өөрсдийнхөө чадах чимнээгээр бол бид нэр ингээд туслах ёстой, туслах ёстой хүмүүсүүдтэй бид нар бол туслаад явдаг. Гэхдээ энийг бол хитрхи хавтгааруулад та нар ашиг олохгүй байх ёстой барагшгууд наадах чинь одоо бид нэр социалист нийгмийг бүрдүүлэх гэдэг юм аашин те тэгж болохгүй шүү дээ. Тэгэхээр бид нар бол ашигын төлөө ажиллах ёстой. Олсон ашигасаа бид нэр ажиллах ёстой, хөрөнгө оруулагчтай бид нэр буцаагаад одоо хуваарлах ёстой. Буцаагаад бид нөгөө талаас бид нэр олсон ашигасаа татвараа төлөх ёстой. Ингэж тогтвортой урт хугацаанд бид нэр ингээд үн цэнийг бий болгоч одоо тийм компани байх ёстой гэж харж байгаа шүү дээ. Энэ бол маш чухал одоо зүйл юм байна. Тэхийн тулд бид нэр чадвар суух ёстой. Ашиг олдог, урт хугацааны ашиг олох чадамж гэдэг чинь юу юм бэ? Тэр чадамжийг бид нар яаж энэ баг хамт олон дотор бид нар бүрдүүлэх ёстой юм бэ гэхээр бид нар тасралтгүй хөгжих, тасралтгүй сурах ёстой юм байна. Нэг нэгнээс сурах. Бид нар маш олон кейсүүдийг бид нар ярилцдаг. Маш олон тохиолдлууд дээр бид нар олон талаас бид нар асуудлуудыг бид нар харьцуулж үзэж маш олон удаа ярьж ээж бид нар гардаг гэж. Энэ мэтчлэн ингээд олон зүйлүүдийг бид нар дотроо хийдэг учраас бидний энэ соёл гэж байгаа зүйл бол яг цэвэр бизнес харилцааны соёл гэдгийг бол бид нар бүрдүүлэхийн төлөө явдаг. Тийм л байгаа. Тэгэхээр энэ конкрет барилгын материалын бизнес байна уу? Одоо convenience store-ийн бизнес байна уу? Ялгаа байхгүй.
саяны зарчмууд дээр бол айлын дээр л тулгуурлаж явна даа л гэж бодож байгаа. Тэг хүнч олдохгүй татварамж өндрийн борлуулалт нь хийгдэхгүй юм байна. Ер нь Монголд бизнес хийх бол ямарч боломжгүй гэдэг байр суурийг бас та тарих угаалт гэж үзгүй эсвэл ер нь үнэн гэж үзэхгүй ер нь. За наад чи маш яг хоёр талтай асуулт. Нэг талаасаа бол би за тарих угаалт нь хайшаа. Нэг талаасаа бол би наадах чинь арай л эрт шантраад байна уу да гэж хармаар байна. Яг тэгвэл үнэхээр бусад усуудад дэд бүтцүүд нь маш сайн хөгжсөн байдаг учраас бизнес хийгээд аваад явхад ер нь ойлгомжтой байдаг. Тэгэхээр тэр дэд бүтцүүд нь хөгжөөгүй байгаа учраас яалтчгүй мөнчгөрөөрөө ажиллаж байгаа хүмүүсүүдийн хувьд бол олон хүмүүс залуучууд маань ингээд бизнес эхлүүлээд явж байгаа залуучууд маань ингээд дампуурчдаг. За тэр дампуурж байгаагийн бас нэг зүйл нь настайч холбоотой байж байгаа. Хэтэрхий залуу туршлага багтаа одоо сэтгэлийн хөдөлгөөнөөр маш олон одоо бизнесийн хийх гэж оролдож ингэж явж байгаа одоо тий бизнесийн хүндрэлд оруулж байгаа залуучууд нь бол их байгаа. Тэгэхээр тэр талаас аваад үзэх юм бол ер нь юм болгоныг заавалчгүй өнөөдрийн нөхцөл байдал нийгэм рүүгээ бид нэг чигч бас болохгүй л дээ. Тэгэхээр нөгөө миний түрүүний хэлээд байдаг хувь хүний хөгжил, хувь хүний одоо суралцах чадамж, өсөх, хөгжих чадамжаа хөгжүүлж тэрэндээ цаг зарцуулж явж байгаа хүмүүсүүдийн хувьд бол амжилтынхан одоо магадлал амжилт олох магадлал нь бол илүү өндөр байгаа. Тэрийг бол бас би шууд л дахиад нөгөө түрүүний хэлдэг зүйлтэй холбож ийн л доо. Үнэхээр бид нэр тэр нөгөө conspiracy theory гэдэг шиг үнэхээр бид нэр өөрсдөө сурах боломжийг тийм буруу зүйл гэдэг юм уу цагаа зарцуулаад ахаар л тэр боломжийг алдаад байна л гэсэн. Тэгэхээр аль болохоор сурч хөгжихийн төлөө сайн одоо ажиллах юм бол амжилт олох магадлалаа нэмэгдүүлээл байна гэсэн. За мэдээж эн чинь нөгөө хөгжиж байгаа emerging market. Тэгэхээр emerging market гэдэг юм уу хөгжиж байгаа орнуудад одоо тулгарч байгаа томоохон асуудал бол суур дэд бүтцүүдийн хөгжил маш муу байдаг. Тийм учраас одоо бид нэр өнөөдрийн стресстэй байгаа утаа замын төгжрлүүд төр бол ер нь бол хөгжлийн л үе шат штэ. Түүнээс хин нэгэн хүн өнөөдөр хурж ирэнгүүтлээ бид нэр утаагаар хордуулаад бид нарыг замын төгжрийг бий болгоцсон зүйл биш штэ. Энэ бол аажмаар маш удаан хугацааны одоо нөхцлөөс бүрдсэн энэ асуудал. Харин одоо энэ асуудлууд чинь л шийдэх гээл хэвээр янз янзаар л үзээд байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо ингээд үзэлцэж ингээд асуудлуудыг шийдлийг олох гэж ингэж явж байгаа бол үе үеийн одоо энэ мэдээж өдөрлгүүд маань ишигэл мэдээж зүтгэж л явж байгаа ойлгомжтой байна. Гэхдээ тийм амархан шийдчих бас асуудал биш шүү дээ. Тэгэхээр ерөн зөв эргээд сайн харах юм бол баян л байвал шийдчих байхгүй. Улс орн нийгэм мөнгөтэй л байвал наадах чинь орон сууцчлуулаад над гэхдээ орон сууцчлуулахдаа одоо бид нар ингээ хотод тул хийгдэж байгаа маш олон ажлууд бол яригдаад байгаа шүү дээ. Тэ энэ дэд үтцийн одоо хүртэ хэмжээг сайжруулах дэд үтцийн одоо нэлээд тэлэх ийм маш олон ажлууд хийж байгаа. Хэрвээ тэр ажлуудад бүгд бий болоод тэгээд хотын төвлөрлөлийг аль болохоор бид нар санамжуулаад дотоосоо сателлит хотуудыг бий болгоод тэгээд тийшээгээ дэд үтцүүд нь татагдаад тээврүүд нь татагдаад ингээд барилгаж хамгийн гол нь тийм энэ яндан байгаа болохоор л мэдээж утаа бий болж байгаа шүү дээ. Төвлөрөл бий байгаа болохоор л чинь замын төвшрөл бий болж байгаа шүү дээ. Энэ болгоныг бол шийдэхин тулд заавал одоо санхүүгийн чадамж хэрэгтэй. Тэгэхээр санхүүгийн чадамжтай байгаа тохиолдолд бол саяны асуудлуудыг бол бүгдийг нь шийдэж боломжтой шүү дээ. Ер нь бол тэгэхээр чадамжтай болохын тулд яах вэ гэхээр одоо бидний өөрсдийн нөөц болцоогоо яаж зөв удирдах зохион байгуулж энэ өнөөдрийн улсынхаа одоо өрсөлдөөний давуу талыгаа яаж бид нэр бий болгож
кластер байдлаар бид нар яаж хөгжиж өрсөлдөж одоо бүс нутагтаа бид нар зөв одоо өрсөлдөөнийхэн давуу талыг олж авах уу гэдэг энэ бодлогыг бол мэдээж улсын одоо үндсэн зорилтууд бол энэ дээр төвлөрөх хэрэгтэй байх л та. Тийм ч учраас одоо энэ бомбтын сэргэлтийн бодлого энэ төр гэдэг маш чухал бодлогод үнэхээр яригдчихэж байгаа. Энэ бол яг үнэндээ бид нэр худалдаа 8-гээр тэрний үр ашиггүйгээр бид нэр ашигыг сайжруулахгүйгээр бид нэр ингээд ямар ч тохиолдол улс орн бол хөгжиж чадахгүй шүү дээ. Тэгээд одоо ингээд сая сүүлд одоо бидний хувьд ч гэсэн маш их сайшааж үлээж авч байгаа зүйл бол одоо ингээд хүнсний хөвсгөл гэж ярьж байна. Ингээд хүнсийг бол бид нэр дотоодоос бүрдүүлж явах хэрэгтэй гэдэг. Энэ олон санаачлагууд бол ер нь маш их зүйтэй гэж бид нэр харж байгаа. Тэгээд түрүүний нөгөө асуудал руугаа эргээд орохоор түрүүний нөгөө conspiracy theory гэдэг шиг яг үнэхээр хов хүмүүсүүдийн чадамжуудыг бид нэр боловсрал хөгжүүлж бид нэр бий болох хэрэгтэй. Боловсрал ер нь хүн ам маань боловсролын түвшин өндөртэй IQ биш шүү. Тэ одоо бид нэр IQ-гаар их өндөр гэл өөрсдөө ингээл амар тэ Монгол хүмүүс маш ухаантай гэж ярьдаг. Яг үнэндээ бол боловсрал гэдэг чинь чадамжийн асуудал байна. Тэгэхээр чадамжийг хөгжүүлж ич гэсэн үг шүү. Тэгэхээр боловсралгад ярьчихаар л бид нэг би тэдэн хэлээр байдаг. Би тийм тэр биш. Илүү чадамжийн асуудал. Тэгэхээр бид нар чадамж өндөртөө би бүтээмж өндөртөө гэдэг тал руугаа өөрсдөө боловсруулах хэрэгтэй тий. Тэр байна эргээд бидэрт давуу талыг авчирдаг. Энэ нь эргээд нөгөө компаниудыг чинь дампууруулах үгүй юу гэдгийг бас том хүчин зүйлүүдийн нэг нь болох байх гэж би бодож байна. За хоёр дахь асуудал бол мэдээж одоо юу гэдэг саяны нөгөө өнөөдрийн нөхцөл байдлын emerging market-ийн нөхцөл байдлаас шалтгаалаад бид нар бас нөгөө дэд үтцүүдэнд бий болоогүй татагдаагүй байгаа учраас гэдэг юм уу нийгмийн дэд үтцүүд нь бас бий болоогүй байгаа учраас яалтчгүй одоо бас ингээд асуудлууд бол байна. Харин аль болохоор бид нэр өнөөдрийн одоо парламентын засаглалтаа бид нэр одоо их тийм тогтвортой ийм одоо парламентын засаглал бэхжих тусмаа тухайн улсын бол одоо үндэсний одоо аюулгүй байдал бэхжиж байгаа гэж бид нар үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм улс орны хувьд бол ялангуяа бидний хувьд бол аль болохоор гадны нөлөөллөөс хамаарал багтаа өөрсдийнхөө хөгжлийн төлөө ингээд ажиллах шаардлагатай болно. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал нь эргээд яг хөгжлийн энэний төвшин мэн арай жоохон бага учраас компаниуд мань дөнгөж компани байгуулагдаад жоохон хэцүү тэгэл дампуурч гал ингээл яваад байгаа л да. Тэгэхээр нийтээрээ бол бас тийм биш байхаа гэж бас орж байгаа. Энэ жоохон улс төр нийгэм дэд бүтцийн нөлөөлөл өндөр байгаа учраас ер нь хэцүү байгаа л да. За ер нь жоохон сэдв бол нэлээд том болоод байгаа шиг. Таныг бол ерөнхийдөө мэднэ одоо MCS группийн за мэрэг зарчмаар л одоо дааж бараг хэдэн жил ажиллаж байгаа? 20 хэдэн жил үү? Гүг би чинь 99 онд ороод би 2017 онд албан ёсоор хийсэн. Тэгэхээр 18 жил ажилласан тийм. Ер нь зүгээр одоо ингээд яг MCS-ийн соёлыг ч юм уу юг харахад маш тийм хүмүүсийг зөв газар зөв хүмүүсийг зөв байршуулдаг юм шиг санагддаг. Зүгээр би бол дүгнж чадахгүй л дээ зүгээр хөндлөнгөөс л харж байгаа. Таныг одоо та ингээд мэрэг зарчмаар ингээд яваад өнөөдөр ингээд корпорацийн гүйцэтгэх захирал болоод ингээд энэ хэмжээнд очиход ер нь таны ямар чадварууд ер нь их нөлөөлдөг гэж боддог ер нь амжилтанд тий амжилтанд. За ер нь бол би өнгөрсөн хугацаанд бол мэдээж ингээд өнгө сургуулиуд төсөл ажилд орсон юмсэст. Тэгээд 18 жил ажиллажлаа тий. Тэгээд тэнд ажиллаж байгаа хугацаанд миний хамгийн гол одоо олж авсан зүйл бол маш олон бизнесийн тохиолдлууд дээр би бол бас ингээд одоо ажиллах боломжууд олцсонд бол маш их баяртай. Ялангуяа одоо би жишээлбэл Unitel, Coca-Cola тэ одоо энэ нөгөө FMCG-ийн компаниуд дээр цаг зарцуулж исэн
Тэгээд энэ нөгөө яаж зах зээлийг бид нэр яаж харах уу, яаж одоо хэрэглэгчдэд зөв бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох уу гэдэг энэ тал руу маш их цаг зарцуулж маш олон кейс дээр ажиллаж ирсний хувьд бол эргээд өөрийнхөө компанийг одоо цаашаа удирдах авч явахад олон одоо тийм кейсүүд дээр ажилласан байна бас одоо нэмэр болж байна л доо. Тэгэхээр мэдээж одоо юу гэдэг MCC хувьд ч гэсэн энэ чи токс компани биш тий. Тэгээ мэдээж засаж сайжруулах зүйлүүд бол зөндөл байсан байх. Хувийн хувьд ч гэсэн би бол төгс хүн биш. Тийм болохоор одоо өөрийнхөө одоо олж авсан туршлага мэдлэг ч гэсэн тэр болгон бас би сайн олж аваагүй ч байж магадгүй. Тэр талаасаа бодоод үзэх юм бол мэдээж ингээд өөрөөсдийнхөө одоо ингээд бид нэр ингээд манай гэр бүл болон одоо гэр бүл гэдэг чинь манай тэгээд манай ажил одоо удирдах ажилтнууд маань бид нэр хамтраад одоо хувьцаа эзэмшиж байгаа шүү дээ энэ компаниуд. Тэр энэ компанийнхаа хувьд бол ингээд аль болохоор бид нэр хуучин сурсан мэдсэн зүйлээ apply болж одоо тэр хэрэгжүүлэх гэж тэрнээсээ бид нэр алдаа онооноос суралцаж ингээд цаашаа явах зарчмаар бол одоо өөрийнхөө бизнесийг бол бид нэр хөгжүүлэхийг л хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө талаасаа бол одоо хүнд бол маш их тийм зөв одоо туршлага бий болсон байна. За хоёрдугаарт хүн болгон бас ингээд туршлага нэг газар олон жил ажиллачаад тэрнээс авсан туршлагаа дараагийн юунд нэвтрүүлнэ гэдэг бол бас хэцүүтэй. Тэгэхээр тухайн компанид ажиллаж байхдаа өөрөө хэр санаачлагтайгаар тийм ээ одоо өөрийгөө хөгжүүлж исэн бэ гэдэг нь их чухал юм шиг санагддаг юм надад. Зүгээр л нэг газар ажиллаж ажиллаж нөгөө газар нэгтээ одоо би өөрийнхөө компани хийнэ гэж явж байгаа мэдээ хөндлөнгийн зүгээс бол тэгж л харагдаж байгаа зү тэ өөрөө чи асуудал бол яг л тэгж харагдаж шүү дээ асууж шүү дээ. Гэтэл чи яг үнэндээ хүн миний хувьд бол илүү би банк яаж өөрийгөө хөгжүүлэх вэ гэдэг дээрс банкын одоо үгүй болгоомжтой анхааралтай ханддаг байсан. Эндээс би юу сурч уу? Ер нь юун дээр алдчих уу? За дараагийн хувьд бол бид нэр энэ нэг өөрөө бас эдийн засгийн чиглэлийн хүнтэй санхүү эдийн засгийн чиглэлийн хүн. Тэгэхээр би өөрийнхөө хувьд бол дүгнэлтүүдэд дандаа энэ онлынхын дүгнэлттэй цуг хийхийг хичээд байна. Тэгэхээр энэ сурсан бичсэн зүйлүүдээ аль болохоор би нэг онлынхаа зарчмаар би тайлбарлахыг хичээдэг. Тэгээд нэг тайлбарлаад авчвал би нөгөө за энэ онол чинь зөв байсан юм уу буруу байсан юм уу эсвэл би бодит амьдрал дээр энэ онолыг чи хэрэгжүүлж чадаагүй мүү гэдэг тэгээд дүгнэлтээ хийгээд явхад бол надад илүү их амар байдаг. Тэгээд тэр талаас аваад үзэх юм бол байнгын суралцж явна. Байнгын суралцж явна. Тэгээд ялангуяа одоо өөрийнхөө энэ одоо премиумийн бизнес дээр одоо цаг зарцуулаад одоо энэ чи хэдэн жил болж одоо 8 жил тий 8 жил одоо ишигээ 100% цаг зарцуулаад ажилласнаас хойшоо бол их хугацаа өнгөрч шүү дээ 8 жил гэдэг чинь тий. Тэгэхээр бас нэлээд их зүйлүүдийг бүр их зүйлүүдийг бас сурч авсан байх гэж бодож байна. Тэгээд энэ хугацаанд нөгөө пандемик ковид мовид чинь ч бий болчлоо. Тэгэхээр яг ингээд 100 жил байтгаа болоо тэрнээс илүү жил болдог зүйл маань ингээд тохиолдож байна тий. Энэ тохиолдолд одоо яг яах хэвээр recession буюу хямралын үеуд ч хэдүүлээд таралдаад ингээд өнгөрч байна. Тэгэхээр ингээд энэ болгонотой чинь яг яаж харьцах хэвээр яг яаж тулах хэвээр гэдэг зүйл болгон маань өдөр болгон биднэрт одоо хичээл болж явж байгаа. Тэр CEO-гийн байх ёстой нэг үндсэн чадварууд бол сүүлийн 5 жил 10 жил за сүүлийн 2 жилд ч дотрооч бараг ингээд өөрчлөгдөд байна гэж яриад байгаа. Ерөн зүгээр таач хэлсэн байлээ. Ер нь бол 10 жилийн өмнөхөөсөө бол одоо бидний хийж чадах сурах мэдэх ёстой юм бол төсөөр болсон шүү гэд. Тэгэхээр одоо ер нь орчин үед одоо манай энэ зах зээл дээр зүгээр энэ бизнес эрхлэгчдэр нь дор хаяж одоо юу
мэдэх ямар шухан зарчмуудыг ер нь баримтлал амжилтанд хүрэх вэ гэдээ бас хүмүүс асуугаасаа гэж бодож байгаа. Би бол одоо энэ дээр бол маш чухал гэж үздэг нэг зүйл байна. Байнгын суралцах хэрэгтэй. Бүр өмнөхөөс илүү сайн суралцах хэрэгтэй. Тэгэхээр бид нэр ингээд сурахын төлөө өөрсдийгөө ингээд дайчлах хэрэгтэй. Одоо өнөөдөр түрүүн бид хоёр нэг ChatGPT-гээр нэг жоохон юу ярьлаа ш жишээ аваад ярьлаа ш тэ худлаа ярьж болохгүй шүү гэдэг ш тэ. Тэгэхээр ChatGPT мэн ч гэсэн өөрөө худлаа ярьж л байгаа ш тэ. Яг гэвэл энэ чинь нөгөө тодорхой хэмжээний дата дээр алдаа гарч байгаа тэ. Алдаа гарч байгаа. Тэгэхээр тэрийг ч гэсэн энэ ChatGPT ч гэсэн 100% үнэн биш шүү гэдэг талаас нь хүртэл харж. Тэгвэл энийг өөр байдлаар яаж чеклэх ёстой юм бэ? Тэгжээч бид нэр ингээд нөгөө өөрсдийнхөө сурч мэдэх одоо шатамжаа хөгжүүлж байнга хөгжүүлж одоо дараагийнхаа үе рүү бид нар орох ёстой шүү. Юу юунаас илүү сурах нь хамаагүй чухал цаг үе болцсон өнөөдөр. Би тэр ер нь бол би нөгөө юу гэх сонсдог тэр одоо нөгөө янз янзын том одоо хүмүүс шүү дээ. Компаниудын бий болгосон компаниудыг одоо бүтээсэн өнөөдрийн дэлхийг өөрчилж байгаа компаниудын одоо удирдагчдын түүх замналыг бол байнга сонсох дуртай байдаг. Сүүлийн үед сонссноор бол одоо жишээлбэл сонсон одоо тэр бол мэдээж тэр нэг Хавар Шүлцэн тэр Starbucks-аас гадна бол маш олон нэг сонсон. Жишээлбэл TSMC шүү дээ. Одоо Taiwan Semiconductor компани одоо Morris Chang тэ мань хүний яг компани бий болгож ирсэн, бүрдүүлж ирсэн энэ болгоны одоо түүх замналаас ингээд сонсож байхад бас ямар зүйлийг бид нэр өөртөө тусгаж авч байгаа вэ гэхээр learning curve гэдэг ойлголтыг мань хүн анх одоо гаргасан юм бэлээ. Тэгэхдээ тэрийг гаргасан хүн нь болохоор BCG одоо Boston Consulting Group-т ажиллаж исэн нэг хүнтэй хамтарч одоо learning curve гэдэг ойлголтыг гаргасан. Тэр хүн хэн байсан бэ гэхээр Bain and Company одоо нөгөө судалгааны тий маш том компани байгаа шүү дээ зөвлөх. Тэр компаниг үүсгэн байгуулсан хүнтэй хамтарч одоо ер нь learning curve гэдэг чинь буюу суралцах одоо мөрөө гэдэг зүйл чинь ямар чухал юм бэ гэдгийг бол гаргаж ирсэн байна. Тэгэхээр тэрний гол асуудал юу гэхээр бид нэр ингээд цаг хугацаа өнгөрөх тусам бизнесүүд хийж байгаа зүйлээ хууган ч гэсэн хийж байгаа зүйлээ илүү хурдтай, илүү үр ашигтай хийж чаддаг болдог тий. Гол нь тэрийгэ тасралтгүй хөгжүүлж явах хэрэгтэй гэдэг тэр ойлголт байгаа шүү дээ. Тэгээ эхний үед бол бүтээмж маш багтаа байдаг. Тэгээд аль болохоор суралцах одоо хугацаагаа богиносох тусам буюу тий богино хугацаанд ихийг сурч авах тусам бүтээмж маш өндөр болдгоо. Тэр зарчмыг бол тэр хүнээс бол одоо ингээд ярьцлагаас сонсч авах жишээтэй. За сүүлд бас юг сонсчлоо. Тэ хиний бас подкастыг сонссон байна. Нөгөө Дженсен Хуан биш тэ нөгөө хиний NVIDIA-гийн мэдгүй. Тэгээ одоо NVIDIA гэдэг дэлхийд дээр маш том компьютерийн semiconductor одоо үйлдвэрлэгч шүү дээ. Тэгээ тэр хүний бас ярьцлага маш сонирхолтой ярьцлага нэг цагийн ярьцлага байсан. Тэгээ тэр хүний бас яг өөрөө чи асуусан асуултыг бол тэр асууж илээ тэр ярьцлаган дээр. Тэгэхээр тэр хүний хувьд бол юу гэж хэлж байгаа гэхээр бас л ялгаа байхгүй. Залуучуудыг бол одоо энэ залуучуудад та нар яг юунд одоо юу анхаараа гэж хэлмээр байна гэж яг ингэж дөрөв чи асуусан асуултыг тэр NVIDIA-гийн үүсгэн байгуулагч маань юу гэж хэлж байгаа гэхээр ерөөсөө өнгөрсөн 10 жилд одоо хиймэл оюун ухаан гэдэг зүйлийг хөгжүүлэхийн төлөө бид нар ажилласан. Тийм ч учраас одоо ингээд чип одоо энэ семикондукторын хөгжил бол өнөөдөр маш өндөр түвшинд ингэж гарч ирж байна. Хиймэл оюун ухааны хөгжлийг одоо би өнөөдрийн түвшинд бий болгосон. За дараагийн 10 жил юу гэж харах хэрэгтэй вэ гэхээр ерөөсөө яаж энэ хиймэл оюун ухааныг хаана яаж ашиглах вэ гэдэг тал дээр суралцах хэрэгтэй байна. Тийм болохоор
AI application гэж өөрөө хэлээд байгаа. AI-г одоо email оюун ухааныг одоо яг ашиглах, хэрэглээнд суралцах гэдэг зүйл бол маш чухал. Юу шүү, одоо зүйл шүү гэж. Тийм болохоор ингээд би өөрөө суралцах би өөрөө хэлж байгаа зүйл биш. Тэр ухаантай хүмүүс чи хэлж шүү дээ. Тэгэхээр тэр хэлж байгаа зүйлүүдийн л бас аль болохоор ойлгож авахыг л хийж байгаа. Одоо амжилттай компаниудыг удирдаад өөрөө ч амжилттай яваа. Тэгээд одоо таныг бол одоо их аз жаргалтай хүн байх гэж хүмүүс бодож байгаа хэ. Тэгээ нэвтрүүлгийн подкастыгаа төгсгөлд та ер нь хэр аз жаргалтай хүн бэ гэд асууад дуусгаад байна. Тэг аз жаргалтай байлгүй яах вэ? Баярлалаа. Тэгээ гоё асуулт байна. Тэгээд аз жаргалыг ер нь яг юугаар хэмжиж гин гэж бодохоор хэр одоо амгалан тавин байдалтай байгаа юм бэ гэдгээс бол аз жаргал чинь бий болж байгаа. Тэгэхээр өөрсдийнхөө нүд рүү гараа хийж болохгүй. Өөрсдөө тийм хууль бус гэдэг юм уу ингээд байнгын айц төгшөртэй зүйл хийчээд те тэрнээсээ одоо шүнд нойрн хулжаад ингэж унт чадахгүй тэгж амьдарч болохгүй те аль болохоор бүгдээрээ бас нийгмээр нэг тийм замын хөдөлгөөний зөрүүдөөч зүг оролцдог баймаар байна тий. Нэгнийгээ сайхан харьцдаг баймаар байна. Эргээд тэр чинь өөрөө аз жаргалыг бас биднэрт тий инээхэр буцаагаад инээх хүмүүсүүдийн магадлал нь илүү өндөр шүү дээ тий. Тэгэхээр тэрнтэй адилхан бид нэр бас нэгнийгээ зөв орчныг бүрдүүлж хэдүүл амьдарцгаамаар байна. Заавал ч нэгнийгээ алзах ёстой гэсэн гладиаторын тавцсан дээр бид нар амьдарч байгаа юм биш шүү дээ. Бид нар чинь өнөөдөр бодит амьдрал дээр амьдарч байгаа хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр заавал ч хоёр талд сэлэн бариулчаад оронд нь алцуулах гэж байгаа юм шиг тийм сэтгэлгээгээр битгий амьдраач. Хэдүүлээ илүү хамтраад илүү нэгэндээ зөв одоо тэ орчныг зөв компанийг зөв орчныг тэгснээрээ одоо зөв компаниудын нийлбэр зөв одоо хүмүүсүүдийн нийлбэр чинь одоо нийгэм шүү дээ тий. Зөв нийгмийг хэдүүлээ яаж бүрдүүлж явах хэрэгтэй бэ? Тэгээ тэрэн дээр илүү их анхаарч ажиллаж амьдрах юм бол хүн болгон аз жаргалтай байх тийм боломжтой шүү дээ. Заавалчгүй юмыг хар талаас нь заавалчгүй төрүүлж харчаад тэрэндээ бүхэндээ дуурлаад уртлын машин руугаа сигналдаад тэгээд эмэргүй шүү дээ. Угаасаа жоохон хүлээж байгаа гарчих юм бол хүлээцтэй байх юм бол бүх асуудал бас цэгцэрчих юм билүү тий. Тэгэхээр заавалчгүй нэг нь урдаас нь заавалчгүй битгий уурлаад байгаа ч. Тэгээ бас хүлээцтэй байчих юм бол өөрийнхөө л амгалан тавин байдлыг бодооч. Заавалчгүй тэр хүний уур чинь өөрөө чи амгалан тавин байдлыг одоо алдуулах тийм шалтгаан байхгүй шүү дээ. Тэгэхээр аль болохоор тэгээд хэцүү хүндрэлтэй зүйлүүд их байх шүү дээ. Одоо миний хувьд ч гэсэн тэгээд зөндөл олон хүн л юм чинь юм шүү дээ. Тэгээд асар олон асуудлууд ч байна. Одоо яаж энэ их хэмжээний одоо бид нэр санхүүжилт төлбөр яаж төлөх үгэл асуудал зөндөл ургаал байж л байгаа асуудал шүү. Өдөр болгон л ирдэг асуудал. Гэтэ тэр тэглээгээд бид нэр тэр чинь бидний аз жаргалыг булааж хулгайлж авч явна гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр тэхийн төлөөл өдөр тутам сайхан санаж явах юм бол их чухал. Тэгээд бас нөгөө талаасаа бас хүн чинь нөгөө нэг юм зоригтой байх тусмаа илүү аз жаргалтай байдаг. Би бол ихийг л сурах юмсан сурсан зүйлээ л одоо өөрийнхөө энэ хийж байгаа бизнестэй нэвтрүүлэх юмсан гэдэг зүйл дээр бас их зоригтой ажиллаж байгаа учраас тэр мэн өөрөө бас нэг аз жаргалын нэг их өсрүүлдэг байх гэж бодож байгаа. Тэгээ гэр бүлийн маань одоо амар амгалан байдал гэдэг бол нөгөө талаасаа бол бас их чухал нөлөөтэй байдаг. Гэртээ хараад гэр бүлийнхэнтэйгээ тэр нэг жижигэн бяцхан хүүхдүүдтэйгээ бас тэгээд тоглоод нөгөө төлөвтэйгээ бас ингээ цагаа өнгөрөөнө гэдэг бол бас миний хувь хүнийхэн талаас аваад үзэх юм бол маш том аз жаргал бас байж байдаг. Тэгээ ажил дээрээ ирэхэд бол бас ингээд ууралж утаарсан хүмүүсүүдээс илүү яаж юмыг бүтээх үү барих уу гэсэн дээр цаг зарцуулж явж байгаа залуучуудыгаа хараад их баярлж аз жаргалтай байдаг. Гэхдээ тэр болгон маань асуудалгүй байх юм шиг шүү дээ. Асуудал бол байдаг. Тэгээд тэрийг яаж ямар үнцгээр харах вэ гэдгээс л одоо шалтгаалдаг болов уу гэж бодож байна. За баярлалаа илүү их аз жаргалгасэ. За баярлалаа өртөж чинь гэсэн.